хэсэг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй далаа худагт ажиллаж үндэсний баяр наадмын бэлтгэл ажилтай газар дээр нь танилцжээ. Өнөөдрийн байдлаар төв цэнгэлдэх хүрээлэнгийн засвар шинжилэлтийн ажил бүрэн хийгдэж дууссан байна. За жил бүрийн үндэсний их баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэн зорих иргэд наадах биш харин замын төвжирэл бөөгнөрд уур бухимдлаа барж халуун наран шагдаж ядаж туйлдах байдал бичигдээгүй хууль мэт үйлчилдэг. Харин энэ жил дээрх байдлыг өөрчилж автомашиныг төр зогсоолтод байрлуулж наадамчдыг зогсоолоос үнэгүй автобусаар төв цэнгэлдэх хүрээлэнд хөрвж өгөхөөр зогсуулт хийгээд байгааг нийслэлийн засаг дарга мэдээллээ. Тэрээр өнөөдөр төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж Монгол түмний үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын бэлтгэлтэй танилцлаа. Хотын мэрийн хувьд хамгийн гол нь наадамчид тав тухтай стрессгүй наадах боломжийг бүрдүүлж өгөх шаардлагыг ажилд хариуцсан албан тушаалтнууд тавьсан юм а. Ажлын явц бол ямар ч байсан цаг хуваарийн дагуу хийгдэх ёстой зүйлүүд хийгдэж байна. Тэгээ энэ жилийн наадам дээр хамгийн гол одоо баримтлаад байгаа зарчим бол аль болох иргэд маань ая тухтай наадах. Одоо их чирэгдэл багтай, их хүндрэл багтай. Тэгэхгүй бол ер нь наадам маань сүлдээ ер нь хүмүүс маань нэг ядраад салдаг ийм байдалтай түгжрэл ядраал тэгэл тоосороо тутгалдаал ингээд салдаг ийм байдлаар нааддаг гэсэн. Ер нь энэ жил аль болох тэхгүй байя, аль болох тав тухтай бай. За тэгээд мэдээж ингийн тулд бол юуны өмнө энэ наадмын иргэн тойронд одоо хүмүүсийн ялангуяа явган зорчгод их одоо бусад цаад бэрхшээл учрахгүй байхаар энэ стадионы энэ хавь орчныг зохион байгуулж байгаа. Үндсэндээ бол засвар ажил дууссан гэж хэлж болж байна. Одоо цэвэрлэгийн ажлууд байна. За бид нар төв цэнгэлдэх хүрээлэнд нэмэлт бас суудал тавьдаг нээлттэй ажиллагаанд зориулж энэ жил бол 5,000 гаруй гадаадын жуулчд ирэх оролцох үзэх одоо юм хүсэлтээр ирүүлсэн байгаа. Тэг үүнтэй холбогдуулаад бас суудын тоогоо нэмэх юм тоо байна. За лед дэлгэцүүдэд байрлуулах газар масраг. Одоо өөрөөр хэлэх юм бол бэлтгэл ажил үндсэндээ цэнгэлдэх хүрээлэн бол бэлэн болсон. ЮНЕСКОд бүртгэгдэх буюу бүртгэгдсэн Монголын үндэсний өөрийнх нь аль 2220 жилийн өмнөөс улбаалж идүүгээ олон 100 мянган дамжиж ирсэн мөхшгүй тэр урлагийн тэр өвөөр хийх. Тэгээд би нууцаа задлах хүсэл бол алга байна. Тэр нууц тэр өдрөө л задраг. Стадионд морлон ирсэн гадна дотны за нэг 15 гаруй 20 мянган үзэгчид суух баг. Тэр хүмүүс бол бүгдээрээ стадионд болж байгаа үйл явдлууд, ёслол хүндэтгэлийн үйл явдлуудад өөрсдөө биечлэн оролцох. Өөрсдөө биечлэн оролцсон гэдэг нь сэтгэл санааны хувьд тэр үзэж байгаа үйл явдлуудыг хараад өөрийн эрэхгүй дуулах, өөрийн эрэхгүй өөрийн сэтгэл мэдрэмжээр бие биелгээ хийх юм тийм хэмжээнд хүртэл хийх юм. За иймхүү Монгол түмний үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил хангагдаж төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо нэмэгдэж бас ч гэж бухимдалгүй наадахна гэсэн сайхан мэдээ дулдаж байна. Мөн хотын дарга өнөөдөр Хүй далаа худагт ажилласан. За энэ жилийн хувьд Хүй далаа худагт наадамчдад хурдан морины уралдаан үзэх боломжийг олгож 3,000 гаруй суудал байрлуулдаг юм а.